Ээжийн мэдээг анхааруулж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Энэ хэсэгтээ хөрөнгө оруулалтын шинжээч Мөнх Эрдэнэний хамтаар бид бас гадаадын болон дотоодын хөрөнгөний зах зээл дээр олж байгаа сонио ачаа мэдээллийг хүргэдэг. За тэгэхээр энэ 7 хоногт эхлээд гадаадын зах зээл дээр олж байгаа үйл явдлын мэдээллийг хүргэе. Turquoise Hill Resource-ийн хувьцааны талаар мэдээллийг хүргэх. За тэгээ. Тэгэхээр за Turquoise Hill Resource буюу оюутлогоо гэдэг компани одоо хувьцаа байгаа. За ямар ч гэсэн оюут толгойн даалдуурхайн шинжилсэн хийзөөг бол компани зүгээс ашигт мултлын газар өгөөд байсан. За үүнийг бол хүлээж аваад ер нь батллаа нэгдүгээрт. За хоёрдугаарт Монгол улсын засгийн газрын зүгээс санхүүжилт босгохтой холбоотой батлан даалт гаргахтай холбоотойгоор зөвшөөрлүүдийг бас өглөө. За ингэснээрээ даалдуурхад зориулсан 4.5 тэрбум долларын санхүүжилтийг босгоход бол нэг алхамын харахгүй урагшилсан. Ийм 7 хоног байлж өндөрлөлөө. Нэг талаас. Нөгөө талаас бас Rio Tinto-гийн зүгээс Rio Tinto-гийн Zispa нүүрсний салбарыг хариуцсан ахлах Craig Kinnell гэсэн хүн байгаа. За энэ хүний бас хэвлэлд өгсөн мэдээлэл, за мөн уулзалт дээр ярьсан мэдээллээс бас онцгойлж болохоор нэг 2-3 цэгүүд бол байгаад байна. За нэгдүгээрт бол юу вэ гэхээр оюут толгой бол манай компани хамгийн ашигтай төслөө гэдгийг бол ямар ч нэг хүн хэлсэн байна нэгдүгээрт. За хоёрдугаарт бол хэрвээ хамгийн бага зардалтайгаар ажиллах боломж байгаа бол эдийн засгийн мөчлөн ямар ч зүйл ашиг хийх боломж байгаа гэсэн бас ийм мэдээлэл өгсөн байгаа. Тэгэхээр энийг бол бид юу гэж ойлгож байна гэхээр оюут толгой одоо олборлолт хийх зардал нь бол их бага юм аа. Тэгэхээр зэсийн үн унсаар байгаа ч гэсэн бид одоогийн төвшөнд бол ашигтай ажилласаар байх боломж байгаа гэдгийг бас хэлж байна гэж ойлгож байгаа. За мөн түүхийдийн үн одоо ихтэй эдийн засгийн өсөлтийн удаашралтай холбоотойгоор бол унсаар байгаа. Цаашдаа бас унах эрсдлүүдийг бол шинжээжт хэлж байгаа. Гэхдээ Rio Tinto-гийн зүгээс харж байгаагаар бол урт хугацаанд түүхийн нүүрс зэсийн үн бол цаашаа өснөө үнд бол бид санаа зовхгүй байгаа гэсэн бас ийм дүгнэлтийг бол хийгээд байгаагаа Rio Tinto-гийн зүгээс үлдсэн. За хамгийн сонирхолтой бас нэг хэлсэн цэг нь юу вэ гэхээр эх жилийн сонгуул төслийн явцад бол нөлөөлөхгүй. Засгийн газар өөрчлөгдсөн ч гэсэн асуудал үүсэхгүй гэж бид үзэж байгаа. За мөн бид энэ төслийг одоо төлөвлөснийхаа дагуу амжилттай хэрэгжиж амжилттай ашигтай ажиллах болно гэдэгт итгэлтэй байгаа гэсэн ийм мэдээлэл өгсөн байгаа. Тэр бол миний хувьд бол жишээ нь компани үйл ажиллагааг бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд судалж байна л да. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд ингээд ажиллаж байгаад хизээч ийм одоо өөдрөг тийм итгэлтэй байгаа мэдээллийг бол Rio Tinto-гийн зүгээс болон Turquoise Hill-ийн зүгээс бол өгч байгаагүй. Тэгэхээр энэ бол бас ямар учраас тэгвэл яг энэ одоо өөдрөг дүгнэлтийг хийсэн юм болов? Гэрээтэй холбоотой юм болов? Эсвэл Craig Kinnell гэдэг одоо энэ хүний хэлж байгаагаар бол 5 дугаар сард байгуулсан энэ гэрээ бол их суур талаасаа маш сайн гэрээ болсон гэж үзэж байгаа гэж байна. Тэгэхээр бол гэрээгээ сайжруулж чадсан учраас бид улс төрийн эрсдлийг ч гэдэг юм уу тийм ийм одоо засаглалтай холбоотой эрсдлүүдийг бол хааж чадсан гэж үзэж байгаа учраас энэ мэдээллүүдийг бол хийгээд байна гэж ойлгож байгаа. Тэгээд энэ эрг одоо мэдээлэл гарсан байгаа. Нэгдүгээрт за хоёрдугаар тас Glencore гэдэг компани зүгээс хоёр ч зэсийнхаа төслийг зогсоочлоо. Энэс болоод бол зэсийн нийлүүл бас буурах болно гэсэн байна. Жилдээ 400 мянган тонн зэсийн нийлүүлэлт бол дэлхийн зах зээлээс байхгүй болно гэсэн бас дүгнэлтийг тоонууд бас явж байгаа. Тэгээд үүнтэй холбоотойгоор сүүлийн одоо өнгөрсөн 7 хоног хугацаанд бол хаш баг зэргийн өсөлттэй явж байгаа. Гэхдээ тогтвортой урт хугацааны өсөлт рүү бол орж амжаагүй байна. Нэг өдөр одоо өсөөл, нэг өдөр бол унаал ийм одоо хэлбэлзэлтэй тодорхой ийм үнийн интервал дотор бол ханш явж байгаа. Дээрээс нэмээд хэлгээд бол санхүүжилтийг 11-р сард бол батал 11-р сард банкудтай санхүүжилтийн гэрээг бол зурхах гэсэн ийм бас мэдээлэл явж байгаа. Тэгэхээр цаашдаа эерэг мэдээллүүд гараад далдуурх асуудлууд шийдэгцээр байх юм бол урт хугацаанд ханшилтсноо гэж харж байгаа. Тэгэхээр Монгол улсын эдийн засгт бол энэ эргээр нөлөөлөх тийм хүчин зүйл байгаа юу? Тэгэхээр 2009 онд манай эдийн засаг хямраад байсан асах 1.3% байсан. 2009 оны 10 сард орлого зурсан, гэрээг зурсан анхудаа. Тэгээд 10 оноос эхлээд бодит хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Бид нар үргэлжлэн мэдж байгаа 10 онд эдийн засаг 12 онд өссөн, 11 онд өссөн. 3 жилийн хугацаанд бол үндсэндээ эдийн засаг өндөр өсөж ирсэн. Тэгэхээр энэ өсөлтийн бол багахгүй хувийг бол оюут толгойн хөрөнгө оруулалт бол эзэлж исэн. Нэмээд тухайд бол мэдээж нүүрсний үнийн өсөлт үнэтэй байсан учраас бас нүүрсний үнийн өсөлтөөс манай эдийн засгийн өсөлт бол нэмэгдэж исэн. Тэгэхээр яг одоо 11 ондны үеийн сэргэлтийн үе бол одоо удахгүй тохионо гэж бол бидний зүгээс харж байгаа. Гэхдээ тэр үед эдийн засгийн өсөлт хурдтай өссөн шиг манай эдийн засгийн өсөлт ирээдүйд эх 2-3 жилийн хугацаанд бол тийм хурдтай бол өсөж боломж байхгүй гэж харж байгаа. Дараагийн мэдээ танилцуулъя. Тэгэхээр Занадуу Майнстай холбоотой мэдээлэл байна тий.
За тэгэхээр Xanadu Mines-ийн талаар бид нараас өмнө мэдээлж ирсэн. Монголд бол алт эсийн орд дээр олборлолт хийж байгаа. Цаашдаа хайгуул хийж байгаа. Цаашдаа олборлолт хийх зорилготой явж байгаа компани. Харамхтай болон оюут улаан гэсэн хоёр төслийг хэрэгжүүлж байгаа. За харамхтай төсөл дээр бол нэлээдгүй хэмжээний хайгуулыг бол хийгээд дуусчихсан. Одоогийн байдлаар нь 203 сая тонны хүдрийн нөөц бол байгаа, тогтоогдсон байгаа гэж байгаа. Нэмээд хайгуул хийгдэж байгаа. Цаашдаа бас хайгуулын хийгээд амжилттай болох юм бол 240 сая тонны хүдрийн нөөцтэй болж болох нэ гэсэн бас мэдээлэл явж байгаа. Нэгдүгээрт хоёрдугаарт оюут улаан төсөл дээр бас хайгуулын ажлыг бол хийж байгаа. Тэгээд нөөцийн хэмжээ бол нэмэгдэн гэжсэн юм бас хүлээлттэй байгаа юм байлаа. Мөн дээрээс нь зэсийн үн бол бас ирэх жилүүдэд урт хугацаанд бол өсөлттэй байна гэж бас олон шинжээчтэй үзэж байгаа шинжээчд байна. Тэгээ үүнтэй холбоотойгоор Bell Potter Securities гэдэг энэ Австрали Сиднейд байрлалтай үндэсний компани байгаа. Энэ компаниас бол тухайн компани хувьцааны зорилттой тань шиг бол тэг зууны 29 австрал доллар болгож бол нэмэгдүүлсэн байгаа. За энэ компанийн хувьд өмнө нь бол тухайн компани хувьцааны шиг бол тэг зууны 19 австрал доллар гэж үнэлж ирсэн. За ингээд тэг зууны 29 болгоснороо тэг зууны 19-с бол 52% өндөр өссөн бас үнэлгээ хийж байна. Яг өчигдрийн байдлаар тухайн компани хувьцааны хаалтын ханш Австралийн биржээр бол тэг зууны 9 австрал доллар харагдаж байна тийм. Харагдаж байна. Тэг зууны 9 австрал доллар. Тэгэхээр бол тухайн энэ Bell Potter гэдэг компани хийж байгаа үнэлгээтэй харьцуулахад бол одоогийн байгаа ханш нь зорилтод энэ компани гаргасан ханшаас бол одоо 3 дахин бага үнэлгээтэй үнэтэй явж байна гэж хэлж байна. Өмнөх саруудыг харахаар чинь жоохон өсөлттэй харагдаж байна. Гэхдээ 9 сарынхаа бар ихээр бол унаад дахиад эргээд өсөж байгаа хандлага харагдаж байна тийм. Тийм. Тэгэхээр энэ хэсэг хугацаанд яагаад өгсөн бэ гэхээр бол дэлхийн зах зээлээс зэсийн үн өсөж ирсэн. Тэгээд зэсийн үн бас унсан байж байгаа. Өнгөрсөн одоо 8 дугаар сард ер нь бол хятад эдийн засгийн холбоотой бас тагуу мэдээлэлүүд гарсан. Нүүрсний нь бол зэсийн үн бол унсан байгаа. Сүүлийн үед бас зэсийн үн дээр баг зэргийн өсөлт ажиглаж байгаа. Тэр нь бол Glencore компанитайс холбоотойгоор ажиглаж байгаа юм. Баг зэргийн богино хугацааны өсөлт бол явж байна. За тэгвэл топ 20 индексийн талаар мэдээлэлээ хүргэчээ. Дараа нь тэгээ бас өнөөдөр үзүүлэгч авгааллах бас нэг чухал мэдээлэл хүргэн тий. Топ 20 индексийн талаар бас сайн сайхан юу болж байна? Ямар хэлбэл судалгаа ажиглагдаж байна? За топ 20 индексийн хувьд өнгөрсөн 7 хоногоос ямарсан 436% өсчлөө. Сарын 237 уналттай явж байна. Жилийн 16 уналттай, оны эхнээс бол 892% уналттай бол явж байгаа. Индексийн хувьд өнгөрсөн 5 дугаар сард маш том хэмжээний өсөлт ажиглагдсан. За энэ бол яг оюутан даалгаврын гэрэг байгуулахдаа зэрэгцэн ажиглагдсан юм үзүүлэлт байгаа. Тэгэхээр бол бид эндээс юу гэж дүгнэж байгаа вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулагчдад бол Монголыг бас хөрөнгө оруулалт хийхэд таатай одоо 10-11 оных шиг таатай өнцгөр харахгүй байгаа ч гэсэн оюут толгойтой холбон эдийн засгийн төлөв байдлыг эргээр харж ийна гэдэг нь хувьцааны ханшийн өсөлтөөр дамжиж бидэнд харагдаж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчдад бол огт бүр сонирхгүй байгаа гэж бол бид бодохгүй байна. Гэхдээ 11 он шиг тийм өндөр сонирхож байгаа гэж бас бодохгүй байна. Гэхдээ ямарсан тодорхой хэмжээний сайн урт хугацаанд байна. Тийм. Ялангуяа хувьцаан дээр бол гадаадын хөрөнгө оруулагчдад бол маш их тийм аппетиттай байна гэж бол бид ойлгож байгаа. Би өмнө нь уншиж байсан л да. За Монголын эдийн засаг ерөөхдөө одоо олон улсын экспертуудын эдийн засгчдээ үзэж байгаагаар бол яг одоохондоо бол тийм Азийн одоо эдийн засгууд баг зэргийн уналттай ч юм уу хар бараан одоо мэдээлэл үзүүлж байгаа ч гэсэн урт хугацаанд бол Аз хамгийн том одоо жишээлбэл бүүм эцэг юм шиг уншижсэн. Тэгэхээр энэ бас магадгүй тийм үнэтэй холбоотой байх тийм. Ер нь бол түүхийн эдийн уналттай холбоотойгоор уул уурхай салбарт хийж хөрөнгө оруулалт багасж байгаа. Гэхдээ банк ийм байна гэж бол хийж байхгүй. Жишээ нь нүүрсний банк 45 дээр байна гэж байхгүй. Зэсийн үн одоо юу гэдэг банк 5000 4000 дараа гэж байхгүй. Тэгэхээр урт хугацаанд бол бид Азийн эдийн засаг дээр бол ялангуяа хятад эдийн засаг дээр бол маш эрг хүлээлттэй байгаа. Хятад эдийн засаг сайн байна гэдвэл түүхийн эдийн үн өснө. Тэрнийг дагаад манай эдийн засаг ч гэсэн сайжирна гэсэн логик бол хэрэгжлээ юм л та. За топ 20 талаар мэдээлэл хүргэсэнд баярлалаа. За харин надад үргэлжлүүлээд бас утгын өмчлийн хувьчлалын талаар мэдээлэл хүргэе. За хувьчлах хэд хэдэн компаниудын жагсаалт бол ер нь бол сүүлийн үед олонний анхааралтад байгаа. Тэгэхээр яг энэ одоо жишээлбэл хувьчлал хийж байгаа компаниудаас холбоотой мэдээллийг хүргэж эхлэе тий. За тийм. Тэгэхээр 15-16 төрийн өмчийн хувьчлах тогтоол гарсан. За 15 компаниг бол хувьчлахаар байгаа. Үүнээс 9 компаниг бол биржээр дамжуулна гэж байгаа. За энэ 9 компани дотор бол 5 цахилгаан станц багтаж байна. За Багнуур, Шивээ овоо, Монгол шудан, Монголын цахилгаан холбоог 9 компани байгаа. За энэ 9 компаниас энэ онд багтаага 7-ыг нь бол биржээр дамжуулан хувьчлана гэж байгаа. За энэ ажлыг зохион байгуулалттай холбоотойгоор сангийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан явж байгаа одоо. Тэгээд ирэх
оны одоо энэ оны 4-р үйлрэл багтаагаад нийт хувьцааны 30% бол биржээр дамжуулан арилжаална гэж байгаа. 7 компани тус бүрдээ 30% гэсэн үг. Тэр 7 компани аль ямар компани байна вэ гэхээр 5 цахилгаан станц 5 цахилгаан станц гэж байна. 5 цахилгаан станц биш. 5 цахилгаан станц тийм. Тэгээд Монгол шуудан компани, Монголын цахилгаан холбоо гэсэн. Ийм 7 компаниг бол энэ онд авчлагаар ажиллаж байна. Энэ онд багтана гэдэгт бол биржийн зүгээс за мөн засгийн газрын зүгээс бол итгэлтэй байгаа юм билээ. Тэгэхээр ямар ч тач хөрөнгийн биржээр энэ онд 7 компаниас Монголын цахилгаан холбоо байгаа гэж бодоод 6 компани бол шинээр мэдлж энэ биржээр гарах. За үүнтэй холбоотой бүтээгдэхүүнүүд бас нэгтгэн зах зээл дээр ч гэсэн бас эерэг үзүүлэлт ажиллана гэж. Энд дээр нэг өгүүлбэр байна л да. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжна гэж тийм. Тэгэхээр биржээр дамжуулан арилжахад ач холбогдол нь юу гэдэг юм бол? За биржээр дамжуулан арилжаалснаар хэд хэд ач холбогдолтой. Нэгдүгээрт бол энэ бирж гэдэг маань өөрөө хөрөнгийн зах зээл гэдэг маань өөрөө ил тод олон нийтийн зах зээл. Тэгэхээр энэ ил тод олон нийтийн зах зээл байна гэдэг маань энэ бол тэр зах зээл дээр бодит үн ханш тогтно гэсэн үгтэй. Тэгэхээр бодит үн ханш тогтно гэдэг бол төрийн өмчийг бодитоор үнэлж бодитоор зах зээл дээр арилжуулж гин гэсэн үг. Бидний нөгөө талд ярьдаг асуудал нь хаалттай хүрээнд эсвэл тендер зарласнараа төрийн өмчийг үнгүүдүүлж гин гэсэн асуудлыг нөгөө талд тавьдаг шүү дээ. Тэгэхээр энэ асуудал байхгүй болно гэсэн үг. Үнгүүдэх асуудал нэгдүгээрт. За хоёрдугаарт бирж дээр ямар ч байсан нэмээд одоо 7 компани арилж идэвхжнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас биржтэй 7 шинэ компани орж ирээд бүтээгдэхүүн нэмэгдэж байна гэсэн үг. За гуравдугаарт бол яг иргэдийн хувьд маш их одоо хөрөнгө оруулалт хийх боломж нэгдэж ирж байгаа гэсэн үг тийм. За одоо бол та жишээ нь хөрөнгөний биржд очиад жишээ нь та бирж дээр очих хувьцаа авах юм бол төвлөрөл маш ихтэй гэж байгаа. Ихэнх компанид хувьцаа төвлөрсөн. Тэгээд үнэ ханш нь бол бодит болцсон. Бодит үнэн дээрээ байждаг. Тэгвэл энэ компаниудын хувьцааны чинь хувьцааг хувьчлах үед төвлөрөл нь бага байдаг. Одоо жишээлбэл олон нийтэд зориулж магадгүй 30%, 15% чинь олон нийтэд зориулсан гаргамж гэдэг юм тийм. Тэр утгаараа төвлөрөл нь бага байдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо ерөнхийдөө бол хувьцаануудын ханшийн бол бодит үннээс дискаунттай юм гарах гэж шинжээж дүгнж байгаа. Тэгэхээр бол хямдаар хөрөнгө оруулалт хийх боломж бол манай олон нийтэд гарч ирнэ гэсэн үг. За дээрэс нь олон нийтийн компани болоод ирж байгаа учраас энэ маань олон нийтийн хяналтанд ороод ирнэ. Тэр одоо жишээлбэл төрийн өмчт компанид аягүй их үр ашиггүй зардал гаргадаг гэж ярьдаг тийм. Тэгвэл тэр зардлууд жишээ нь явандаа танагдаж эхэлнэ гэсэн үг. Зардал дээр хэмнэлт гарна гэсэн үг. Хувийн одоо менежмент, хувийн компани, хувийн хөрөнгө оруулагч ороод ирж байгаа учраас орлого ашигын цаашдаа нэмэгдэх боломж гарна гэсэн үг. Энэ мэтлэн маш олон төрлийн давуу талыг бол бий болгож байгаа маа. За мэдээлэл өргөсөнд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бол төрийн өмчийн хувьчлал хэд хэдэн том компаниуд танилцуулсан. Тэгэхээр бас их дугааруудаас нэгээр танилцуулаад яг ямар үйл ажиллагаа явуулдаг компани, за магадгүй биржээр хэдэн төрөөр арилжаалах гэсэн танилцуулж болох юм те. Хамтран ажилласан баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ эгэлтлээс хэдхэн 10 минутаараа мэдээг өргөжлөх болно.